Яг одоо ингээд 25 оны төсвийн гүйцэтгэлийг хилцэж байна л да. Тэгээд 25 оны төсвийг төлөвлөөд хэрэгжүүлсэн тухайн үеийн сайд бол өөрөө хүн судлаач хөнгөн хөдөлгөөний сайд байсан. Одоо эдийн засаг хариуцсан тэргүүн шадар сайд энх хоёр сайд байгаа. Тэгээд өмнө нь ч гэсэн яг бит хоёр одоо яг энэ чинь мэргэжлийн мэтгэлцээ чуулган бол тэгээ яг үндсэндээ энэ бодит төлөвлөгөө гүйцэтгэлээр нь би одоо өмнө нь ч гэсэн зөндөө шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэгээ миний хувьд одоо сая орон нутгаар яваад ирсэн, орон нутгийн амьдрал хүнд байна. Залуу малчид одоо малаа алдснаас болоод одоо хот суурин газар бараад чинь тийм ээ. Одоо зарим нэг нь барилга дээр ажиллаж чинь. Ер нь бол одоо үндсэндээ ядуурлын төвшин одоо ялангуяа яг энэ малтай байсан жижиг дунд бизнес эрхэлж исэн энэ одоо иргэд бараг 450 орчим иргэд ядуурлын бүс рүү ороход ерөөсөө тун орхон байгаа. Ингээд нийтдээ одоо манай 3.1 буюу 27.1% нь ядуу. Тэгээ одоо ингээд чи бараг 3.2 нь ядуу руу орох ийм эрсдэлтэй байгаа даа. Тэгэхэд би яг үндсэндээ хөдөө аж ахуйн төсвийг харахад нийт төлөвлөгдсөн төсвөөсөө 50% гүйцэтгэлтэй тэгсэн мөртлөө үр дүнгээ бол бүр давуулан биелүүлсэн тайлан ингээд өөрсдөө бичсэн байгаа байхгүй юу? Тайлан дээрээ. Тэгээ энтэй ингээд шүүмжилж асуусан. Тэнгүүд одоо өөрөө бол хөдөө аж ахуйн салбар одоо сайхан цэцгэлж байна. Малчтай бол сайхан байгаа гэдээ яриад байгаа байхгүй. Яаж би одоо хэллээ. Та одоо битгий тэгж худлаарай. Бодит амьдрал дээр тийм биш байна. Ард иргэд чинь одоо бүгд харж байгаа. Та тэр одоо худлаа яриад яах вэ? Яг бодиттой би тоо баримттай шүүмжилсэн. Тэгээ эн чинь одоо мэргэжлийн одоо тоо баримтанд суурилж одоо мэтгэлцээ явдаг газраа. Тэрнээс чинь хувийн одоо би инхээр гэдэг хүнийг одоо шүүмжилж гэхээсээ илүүтэй тэр мэргэжлийнх нь одоо албан тушаал удирдах байгаа хүний хувьд хариуцлагатай сайн менежер байж чадсан уу, байж чадаагүй юм байна гэдэг үндслээр би энэ төсөв төлөвлөгөөтэй холбоотой асуудал дээр бол шүүмжлэл хийсэн. За тэгээд микрофон хаагдсны дараа намайг ална шүү гэж хэлсэн. За энэ бол одоо 2 дахь удаагийн намайг доромжилж байгаа. Одоо би эрэгтэй хүн байсан бол намайг барьж авч зодох юм байна. Тий, ер нь бол тийм хүн. Микрофон харахаараа дандаа бодлоо ярьж байгаа байхгүй юу? Тэгээгүй гэдээ яриад идэг. Тэгээд намайг хэлсэнд балаа авгаая гэж дуудлаа. Одоо би тэр хүнийг одоо надаас одоо ах хүн олон одоо энэ парламент бидэрт одоо залгамж халаа үлгэр жишээ болоод явж явах хэвээр хүн ийм ёс зүйгүй эмэгтэй хүнийг доромжилж харьцаж байгаад бол одоо миний хувьд бол айж тэр хүнээс. Дараагийн удаа би тэр хүн намайг одоо үндсэндээ барьж аваад зодох юм байна. Одоо аль болох одоо ам таглах гэж оролдох юм байна. Гэхдээ миний хувьд бол одоо тангараг өргөссөн гишүүний хувьд бол би одоо энэ салбарынхаа төлөө өнөөдөр одоо миний хувьд хүндэтгэлтэй байгаль орчин хүмүүстэй аж ахуйн байнгын орооны дарга болсон хүний хувьд салбараа төлөөлж одоо энэ малчид жижиг дунд бизнес эрхлэгчдийг хоршоолагчид тийм ээ эднийг төлөөлж би өөрөө энэ одоо улсын төсөв энэ мөнгө хаашаа явж энэ салбар хөгжихгүй байгаатайгаа бодиттой шүүмжилж тоо барин сууж ярих хэвээр хүн. Тийм учраас би ингээ бодиттой шүүмжилсэн харамсалтай нь одоо над руу бол занал хийсэн. Тэгээд зааланд байгаа одоо манай жигүүрт суужсэн ойрхон суужсэн гişүүд бүгд сонссон. Тэнд дотор одоо хариуцлагатай албашж байгаа төрийн одоо нарийн газар одоо хилцсэн агентлагийн дарга нар бас сууж исэн. Тэгээд одоо бүгд л зааланд бол сонссон. Тэгээд одоо тэгчээд сонссон бахад тэгээд одоо үгүй гэж хэлээд ингэж гүрдэж байгааг бол би одоо гайхаж байна. Тэгээд миний хувьд бол одоо энэ ёс зүйн хоронд би бол хандъя гэж бодож байгаа.